Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар том хурлагдаж бүх хүн сэтгэл гэрчлэл болно.
дэлхийд төгсгөл ирнэ хэмээн Есүс хэлв. Нэгэнт бурхан зорилгоо биелүүлэхийн тулд тэнгэр элчүүдээ илгээхгүй болохоор Есүсийн дахин ирэлтийг бүрэлдэсхийн тулд юу хийж байгаа вэ? Нэгэн амралтын өдөр номлогч Есүсийн хонжлох ирэлтийн тухай ярьжээ. Саяхан уйлаа алдсан залуу охин Вики Есүс удахгүй иргэн ирж дэлхийн гай зовлон унших боломжийг сонсоод маш их баяртай байв. Гэртээ очоод охин эцэг ихтэй Есүс удахгүй үхэл байхгүй болно гэж дондлон автан хэллээ. Эцэг ихэн ч Есүсийн дахин ирэлт үнээр ойрхон байгаа гэж батлан хариулав. 2 сарын дараа Вики эцэг ихээс Есүс яагаад ирэхгүй байгааг асуув. Учир нь номлогч түүний ирэл маш ойрхон байна гэж хэлсэн шүү дээ. Эцэг ихэн түнд Матай 24-ийн 11-р ишлэлийг хэлээд Есүс илүү олон хүн сайн мэдгийг сонсохыг хүлээж байгаа. Мөн олон хүн түүнийг хараахан таньж амжаагүй байгаа гэдгийг тайлбарлав. Бид сайн мэдгийг хаа сайн түгээхэд туслахын тулд юу хийж чадах вэ гэж Вики асуув. Эцэг ихэн түн Есүсийн дахин ирэлтийн талаар бусдад хэлж болно хэмэв. Тэд мөн 11 болон бусад өгүүлбэрүүдээ Бурхны агуулгад итгэлтэйгээр авчирснаар бид номлогч ном зохиол болон бусад сайн мэдээний санаачлалыг дэмжих тэрч байтугай сүмийн гишүүд цөөхөн эсвэл байдаггүй бүснүүд хүрэх үслийг бүрдүүлдэг гэдгийг тайлбарлажээ. Дараа нь Вики сэтгэл догтлон ийм асуув. Та 11-ийг буцааж өгч байгаа гэж үү? Та Викигийн асуултанд хэрхэн хариулах байсан бэ? Бусдын итгэмжит үйлдэл номлын ачаар бид өнөөдөр Бурханд итгэн сүм ирсэн. Бид 11-ийг буцааж өгөхдөө өөрсдийн хүслийг хадаг Бурхны харин мэдүүлэн болтугай. Филиппой 4:11-13 Би үүнийг дутагдсны улмаас ярьж байгаа юм шээ. Учир нь би ямар ч нөхцөл байдал байсан сэтгэл хангалуун байж сурсан юм аа. Би тарчилхан давхигч мэднэ. Элбэг байхыг ч мэднэ. Ямар ч аливаа нөхцөл байдал өсөглөн болон цацглан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад байсан. Надад хүч өгөөч дүүрээ би бүгдийг хийж чадна гэсэн. Биднийг үргэлж эрүүл мэнд санхүү орон байр өмсөх хувцас. Тэгээд баг хүч чанар хангадаг бурхандаа 10-ийнхаа нэгийг эргүүлэн өгцгөөё. Бид 100% харин эргүүлээд 10-ийнхаа нэгийг бурханд өгдөг байгаа. Тэгээд туслагчийг болж байна. Бидэнд байгаа бүхэн зүйл танаас ирсэн. Учраас бид танд талархан өөрийн хандлагаар танд зориулсан өргөж байна. Та өөртөө хүлээн аваарай. Энд байгаа итгэж ахын дүүсний бүртээ хамт байж тийний замыг та бардам байлгаж хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд зорьсон зорилготой хүрэхэд та өдөртөн чиглүүлж өгч танаас агуулж байна. Эзэн бид өглөө өргөснөөр бид таны хэлээр дахин бодлон харуулахыг хүсэж байна. Учраас та бидний өөртөө хүлээн аваарай. Өдрүүдэд та бидний орлогыг та нэмэгдүүлж өгөөрэй. Бүхний тань таахыг амар тайван баяр хөөр бидний зүрх сэтгэлд дүүрэн биднээс гарах алдар магтаал танд хүрэх болтугай хэмээн эзэн Есүсийн нэрээр гуйжлууллаа. Амен.
өдрийн цаг байна. Хүршил маань эхлэл 35-ийн 1-ээс 4. За. Бурхан Яаковт хандаж чи босоод Бетел руу яв. Тэнд суурш. Тэгээд Исавахасаа нүүр буруунд зүтгэж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурхан зориулсан тэндээ тахлын ширээ босгох гэв. Яаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстэй хандаж та нар өөрсдөө байгаа нарийн бүгдээ хайж бисээ ариусган хуцаа сулцгаа. Бүгдээрээ босож Бетел рүү явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгш хаан чавс надтай хамт байсан. Бурханд зориулж тахлын ширээг тэд бий босгоно гэж хэлв. Тэд гартаа байсан хамаг харийн бурхад чихэндээ байсан эмгүүндээ Яаковт өгчээ. Яаков тэдгээрийг нь Шихемийн ойролцоо цар модны доор болов. За. Дахиад уншия. За Бурхан Яаковт хандаж чи босоод Бетел рүү яв. Тэнд суурш тэгээд Исавахасаа нүүр буруулан зүгтэж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурхан зориулсан тэндээ тахлын ширээ босгох гэв. Яаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстэй хандаж та нар өөрсдөө байгаа харийн бүгдээ хайж бисээ ариусган хуцаа сулцгаа. Бүгдээрээ босож Бетел рүү явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгш хаан чавс надтай хамт байсан Бурханд хандаж тахлын ширээг би тэд босгоно гэж хэлв. Тэд гартаа байсан хамаг харийн бурхад чихэндээ байсан эмгүүдээ Яаковт өгчээ. Яаков тэдгээрийг нь Шихемийн ойролцоо цар модны доор болов. Өөсрөө би гацгаа үгүй. Төрөмж яхаа яалаа яагаад яасан хэрэг би яхаа эрүүл мэндийн асуултаа уул ярмаар байсан байхгүй юу. Тэгээ би ч бас цагаанаас байх эмчилэг мэтгээр яваад шууд эмчилгээ зорсон. 3 сарын 6-нд эмчлэр ажилдаа орсон. Дур мөргийг авахсан маш их давартай байгаа шүү. Гэтэ би хамгийн гол нь би сая чокоогоос миний зүгээр ойлгороо энэ хөө ойлгосон. Тэгэхээр бас та намайг битгий боргоор ойлгоосай би бас хүсэж байна. Хамгийн гол нь би бас айгүйх ажилтаа хэрэг гай миний одоо энэ асуудал эрүүл мэнд гайгүйдээ би ажилтаа гарна. Зүгээр сууж чадахгүй. Өвдсөн би яалаа сууна. 10-ныхаа нэгийг би өнөөдөр хэрэг цуглаандаа явж чадахгүй. Надад энэ сүмийн минь одоо надад дансыг өгөөч болох уу? Би тэгвэл дансрал би 10-ныхаа нэгийг би өгч явуулаад баймаарэ. Өгчнөөс харуулагч ингээд бас ийм их болохоор дандаа ирээд мэдэхгүй би хэлж мэдэхгүй өөрөө. За тэр өстөр ханад ойлгуулсан баярлалаа. Зүгээр манай томчууд маань ч гэсэн Бурхны хүүхдүүд болохоор тэгээ энэ сурал бүгдээрээ зөв байгаа гэж байна. За тэгээд хүүхдийн түүхээ ихээс бүгдээрээ босоод үжигээ хамт хийя.
шүү. Байлгаж өгөөрэй гэж Эзэн Есүс Христосийн нэрээр залбирлаа. Амен. За анаач шахаад. За сайн уучлаарай. Сайн. За багш нэг асуулт асууя. Та нар энэ шүү дээ манай томчууд гэсэн дотроо бодорой заяа. Багтаа энэ шүү дээ супер хүчтэй болоод ямар хүчтэй болно гэж боддог гэсэн бэ? Ямар супер хүчтэй болол гоё юм бол ингээ хурдан гүйсгүү эсвэл ингээд маш хүчтэй юу? Эсвэл ингээд алга болдог хүчтэй болох хүчтэй байсан уу? За манай сараа ямар хүчтэй юм бэ? Супер хүч. Бодож ийсэн үү? За манай сараа супер хүч ирээс бодож байгаа. За болроо. За үйл үзэгдэж болдог гинэ. За нараа ямар нэг супер хүчтэй болох хүсэж ийсэн үү? За бас үгүй. Хүслээ супер хүчтэй болох хүсэж ийсэн үү? За нараа хариулж байгаа. За манай бишээ. За бас үгүй. За тийм. Би хэсэг болох. За манай энэхээс ямар супер хүчтэй болох хүсэж ийсэн бэ гэсэн. За одоо үргэлж бодож байгаа юм шиг байна. За багш нь шүү дээ багтаа үйл үзэгдэж болохыг хүсдэг байсан. Harry Potter дээр ингээд нөмрөг өмсөнгүүд алга болчдөг байсан шүү дээ. Тэгээд би станы тэрийг зугаалж өгсөн гэж боддог байсан байхгүй юу? За тэгвэл ихнээсээ супер хүч байт юм болов уу гэдэг. Айхгүй тэ харастай бид нар зөвхөн үсгээс өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Гэхдээ цор ганц маш ичтэй гайхамшгуудыг үзүүлдэг маш том супер хүчтэй нэг хүн байдаг юм байна. Тэр хүний талаар бүгдээрээ өнөөдөр сурах шүү. За сайн сонсороо заяа гэх багшаа сайн хараад тэгээд сайн ингэ сонсороо за. За Есүсийн шавнарт ингээд хүмүүст ингээд зовлож дуусаад үйлчлээ хийж дуусаад ингээд замдаа явж исэн юм байна л да. Тэр зам нь ямар зам бэ гэсэн чинь далаа дээрх зам. Ингээд далаа дээр захтаа ингээд явж исэн юм байна. Ингээд явж исэн юм байна. Ингээд захтаа хэдэн шавнарт тэгсэн чинь юу болсон гэж хүүхдүүдээ юу болсон гэж бодож байна. Өөртөө хүсхийн хүнийг болсон. Тэр шуур гэдэг хэлсэн. Тэгээд нөгөө нэг явж исэн завин бүрийг ийш тийшээ дайваад тэгээд ингээд дүүрэн баг алгадах шиг ингээд бороо амар эсэхгүй. Тэгээд нөгөө шалгууч бүгдээрээ ингээд айгаад байжсэн чинь магын дундаас хэн гарч ирсэн гэж Есүс. Тэгээд Есүс шүү дээ бүр ингээд усан дээр алхаж ирсэн хүмүүстэй. Та нар усан дээр алхаж чадах уу? Чадахгүй. Би яаж чадахгүй юм багш нь бүр сэлж чадахгүй шүү дээ. Хөвжиж чадна. За тэгсэн чинь Есүс бүр ингээд алхаа тараад ирсэн. Тэгсэн чинь шанад хараад юу гэсэн бол мэдээж гайхаж штэ. Гэт ингээд гайхаад яаж Есүс үүнийг хийгээд байна гэдгээр гайхаад тэгжсэн чинь Есүс юу гэж хэлсэн бэ гэхлээр та нар битгий зоригтой байна. Би та нартай хамт байна гэж хэлсэн. Айгуу гоё яагаад тэгсэн чинь завин дээрээс нэг шавь болохоор Петр ингээд усан дээр алхаж хэлсэн. Есүс итгээд битгий гэсэн чинь тэр үгэнд итгээд усан дээр бас алхсан. Гоё юм уу гэдэг. Петр яаж алхсан юм бол доороо зүгээр нэг юм нууцсан явж ирсэн байх та. Өсөө хөлөндөө юм пууч шиг юм тай. Тэгээд бүр ингэ серфинг хийгээ явж ирсэн болоо. Окей. Есүс итгээд тэгээ усан дээр алхаж ирсэн. Тэгээд ингээ усан дээр алхаад Есүсийн хажуугад очиод байж исэн чинь дахиад ингээ тэнгэр дуусан. Бүгдээ ингээ тэнгэр дуусан чинь арай даасан амар. Тэнгэр дуусан чинь Петр айгаад ингээд айсан чинь усруу ингээ уцсан. Сэнэртэй нөө. За Есүс ухаад итгэхэд ингээд усан дээр алхаад харин жаахан айх үдээдээ усруу унтсан байгаа. Тэгэхээр бид нар ингээд супер хүчтэй бурхан итгэдэг. Тэгээд тэр нэгэн гайхамшиг үйлдэж чаддаг байна. За тэгвэл жинхэнэ амьдрал дээр усан дээр яг ингээд тэгвэл алхаж чадах нь чадахгүй нь гэдгийг хэдүүлээ хамтдаа ивэл багтайгаа хамт товшиж үзье. За энэ юу вэ? Ингээд маш усаагаад шингэх юм аа. За ингээд харуулах багш. Шингэх усаагаад. За энийг болохоор зүгээр нуурын ус гэж бодоорой. За юу тэр үед Есүс ба Петр алхаж ирсэн. За энэ болохоор Петр.
За тэгсэн чинь Петр ингээд Есүс итгэхэд хурдуур даалхая. Би ингээд чам дуурайгаад байгаа юм живжин үү? Живгүй ингээд дооцгош авахгүй байгаа. За тэгсэн чинь эргэлзээд хэлсэн чинь зогсоод айгаад хэлсэн чинь шууд ингээд онцаа. За тэгээд яг эргэлдээ. Тэгээд Есүс аварсан л та. Манай хүүхдэд одоо дуусаад өөртөө томшиж үзье. Одоо ингээд яг хурдуур цахимад ирээсээ орсохгүй. Тэгээд ингээд аймаг ингээд яасан чи ингээд очиж байгаа. За тэгээд багшин залбираад дуусгаж өгье. За хараа бараад юутай байна? За эзэн минь энэ өдрөө гэсэн баярлалаа хүүхдүүдтэй минь хамт байж өгсөн талархыг Есүс итгэдэг, мөн танд итгэдэг, дуулууртай хүүхд болгож өгөөрэй. Тэгээд энэ бүгдийг тань хайртай хүү эзэн Есүс Христосийн нэрээр залбирлаа. Амен. Fill my heart with you.
За та бүхэнд ариун өдрийн мэндийг хүргэе. Ариун өдрийн Товны хасан сайхан байна. Өнөөдөр маань манай Улс сумын гишүүнээс байна. Улс сумын гишүүд гэдэг автороос болсон юм шүү дээ. Зарим нь баяр ярьсан гэж байна. Тэгээд уулнаас өөр олон хүмүүс ирж айлт байх гэж бодсон. Сэлэнг сумынхан ирэх байх, Улс сумынхан манай сум дээр бас шабат байх гэж бодсон чинь манай Сэлэнг сумын ахлагч Бобоо маань ирсэн болж байгаа тийм. Ганцаар ирсэн. Бобоо маань нэг цэцпад. За тавтай морил тэгээд Улс сумын гишүүн маань тавтай морил би хичээсэн үгүй зүйл аа за. За тавтай морил. Тэгээд манаас дүүрээ дараа хоёр маань ирсэн байна. Сайхан солонгосоор явж зугаалж байгаа ирсэн байх гэж бодчих. Тэгээд өнгөрсөн өдөр тусгай сургууль дээр 4 мэрэг гэдэг нэг тэмцээн болсон байна. Тэр дээр дүүрээ маань хамгийн их шагааш хүрсэн дээр тийм. Рекорд 10 шагааш хүрсэн гэж шүрлээ. Ерөөсөө бүрдийн савар юм аа. Тэгээд дүүрийнхээ бас удмыг жоох бас ухтаад бүргэд авах юм байна. Бүргэд авах гэдэг шиг тийм. Нэг яг шүүрсэн чи бас болдог хоёрхан шиг шүүрээд байгаа байхгүй. Яг мөрөө авах юм байна. Апочин гэж хэлдэг байна. Тэгээд ямар ч дүүрээ маань шилдэг шагаачлаар соёлын тэргүүний шагаачлаар тавсан байна. Тэгэхээр бас маш баяртай. За тэгээд өнөөдрөөс манай өсвөрийнх маань ирсэн байна их сайхан харагдаж байна. Манай залуучууд бас ярилцдаг шүү дээ. Өнөөдрөөс миний ялымтай ингээд бүр ингээд уяа солих таацсан морж шүү дээ. Нөө дүүгэлцээр сууж явах шиг. За тэгээд бас манай чуулганы санхүү яах вэ? Тийм яшиг маань ирсэн байна. За өөр чинь сонирхолтой хүмүүс юм байна. Яасан. Ока маань ирсэн байна гэдэг чинь. За ингээд тавтаа барилцгаа байдаг. За ингээд өнөөдрөөс гэрчлийн яриа түүх сонсож байхдаа би бас бодлоо л да. Хүмүүс сүм дээр ирэхэд бол аз хадгалж зорд юм байна. Жишээ манай жаргалах чуугаг шиг хамгийн холоос буюу бүр урах наран хороолоос баг налахын наахнаас ирж байгаа тийм. Тэгээд тэнгуут тэгээд зарим хичнээн маань үсэн чинь хожир болон гасарч. Зарим хичнээн маань бүр долоон буудлаас ирж. Зарим хичнээн бүр тэр хаа байсан сансраас ирж. Баян шунаас ирж. Улаан харан цагаан харан улсын цирк драмын театраас. Зайсан бас баячууны оролдоос ирж. Би багч. За гэх мэт дэлхийн өнцөг боломжоос ирж байгаа хамтдаа баярлалаа гэх. Ямар ч зорж ирж байна. Тэгэхээр манай залуучууд ойрноос ирж байгаа. Бүр 3 давхраас гарч ирж байгаа. 4 давхраас гарч хожигдж ирж байгаа хүмүүс ичмээр юм аа гэж хэлдэг. Яста хавч юм шиг санагдаж байна. 3 давхраас гарч ирж бас аюу хэцүү аа. Тэгэхээр ямар ч та бүхэн бүгдийн бас сүмдээ тавтаа барих гэж урьж байна. Бүгдээ бас өнөөдөр битэл рүү явцгаая гэсэн ийм сэдвтэй амлаг бас хуваалцаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн энэ битэл гэж юу болохыг бас сайн мэдж байгаа гэж бодож байна. Бүгд хамтдаа төлөв ишлээ уншицгаая. Битэл номын 31-ээс 35-ийн 1-ээс 4 дээр харж байна. Та бүхэн харагдаж байна уу? Хойдлын хүмүүс юм бүрэгдийн хараатай хүмүүс маань. За надад бол харагдах байх чинь. За ингэж байна. Бурхан Яаковт хандаж чи босоод Бетел рүү яваа. Тэд суурш. Тэгээд Исав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр
чамд үзэгдсэн бурхан зориулан тэндээ дахлын ширээ босгоо гэв. Яков гэрийнхээ болон хамт байгаа бүх хүмүүстэй хандаж ингэж хэлсэн байна. Та нар өөрсдөө байгаа харин бурхтай хайж бийсээ ариусхан хуцаа солилцгоо гэж хэлсэн тийм. Бүгдээрээ босож Бэтэл рүү явцгаая. Миний зовлон өдөр надад хариу өгч хаанч явсан надтай хамт байсан бурхан зориулж тархилын ширээг тэнд би босгоно гэж хэлсэн байна. Тэр гартаа байсан хамаг харийн бурхад чихэндээ байсан ээнгүүд Яаковд тайлж өгсөн. Яаков тэдгэрийг Шихемийн оролцох цаас модны доор яасан гэж болсон. За бүгдээ энэ түүхийг ойлгохын тулд ихлээр Яаковын одоо юу болсон талаар нэг түүхийг одоо сонгоё гэж бодож байна л да. Эхлэл номын 28-аас энэхүү түүхийг хэлж байгаа. 28 дугаар бүлгээс Яаков ах Исава хурам ихлээр тэр алуулахаас айгаад яасан байна. Зугтаас өрөө авах. Ээж нь хаашаа зугтгсан бэ гэхээр Харан руу яваа. Тэнд миний ах те Нахор гэж те миний убаа байгаа те яг төрс ах нөхгүй. Хиний Яаковын нар зах гэсэн үг шүү дээ. Тэд очиод чи бүгэ гэсэн. Нуугтаа гэсэн. Тэгсэн Яаков айсандаа ээжийн эсний зүйлсийг одоо сонсоод явхаас өмнө аав нь дахиад хоёр дахь ирээд Исаак түүний хоёр дахь ирээд чи бүх үндэсний эцэг болно. Чамаас маш олон хүүгүүд гарна. Газар дэлхийд дүүргэн тэгээд чи амтсан газар чи үн мөнхөд амьдрах болно. Нэгсэндээ өв залхамжлынхын гэрээг Яаков дахиад хэлж байгаа. За ингээд ом хөнгөө тавхан энийг үстэй хаттай тийм. Яаков Бершабагаас гараад Бершаба гэдэг газар амьдарч байсан байна шүү дээ. Гараад хаашаа явсан чи? Харан руу явбаа. Тэгэхэд нар шингэсэн байсан учраас тэрээр нэгэн газар ирж тэндээ хонхоор тэдний нэг чулууг аваад яасан байна. Толгойд ороод тавиад унтсан. Манай монголчууд ч нэг эсхий гадаач нөрсчих доо имэйл гэрлээ яг л ээж хончих доо гэдэг доо тийм. Манай монголчууд дээр имэйл гэрлээ би ч гэсэн имэйл гэрлээд унтчихсан бас надад байгаа. Тэгэхээр би бол чихэн монгол бэлэг тархаа төдөөний хөвөл савтай шүү дээ. Тэгэхээр Яаков бол яг чулуу аваад гэрлээд яг ингэ унтсан байна. Өөр нөх хэрээр дэр хэрээр гэр хизээр дэр гэдэг үг энэ ч бас таарч байна тийм. Хөрхөн амтан ойролцоогоор гэрээс Бершабаас гараад 68 км орчим гүйсэн гэж байна. Хөнгөө. Гүндэ хантай нэг ч хүн байгаагүй. Яг л тэрээр зүхтагч, урмагч, хуурм мэхлэгч байсан учраас яасан. Айсандаа болоо зүгээр баг нэг ус бариад ус барьсан юм уу юу мэдэхгүй. Ямар ч хөнгөө зүхтаасан гэж. Тэгээд унтчих. Зүудэндээ үзвэл тэр яаж вэ? Газар дээр нэгэн шат босож. Зүудэлсэн байх тийм үү? Тэгсэн чинь газар дээр нэг шат ингээ прэшер боссон байх. Тэнгэрөө. Түүний оройн тэнгэрт тулан бас дахин харуул түүгээр бурхны тэнгэрч нар өгсөн уруудан болаа гэж. Аймаг зүзүүлсэн бас тийм. Бершабаас Харан хүртэл ойролцоогоор 800 орчим км зайд. Тухайд машинаар одоо Улаанбаатараас Хөвсгөл орох зай 800 өгөх мөрөн хотод 800 гэдэг. Тэгэхээр машинаар ойролцоогоор нэг хурдан явлаа гэхэд 12 цаг. Бас 16 цаг 100 км цаг явалттай эсвэл 120 км цаг явалттай явдаг тийм. Хөвсгөл орж ирсэн гэсэн үг байна. Тэгэхээр явган элсэн цөлд идэх уул уух хоол хүнс байхгүйгээр 800 км-ийг туулна гэдэг юм чанга. Таныг тэгж явах гэвэл та явах уу? Гэхдээ зовж байгаа бол явахаас өөр аргагүй шүү дээ. Улаанбаатараас Хөвсгөл хүртэл бүгдээрээ ингээд баяр харсмынхаа ингэж ягаад зэрэг гарчээ. Цагт нэг хүн 5 км цагийн хурдтай алхдаг болов 800 км цаг хизээ туулж барах бай гэж тоо бодох. За хамгийн түрүүнд хин очих болоо. 60 шавн зурлууд нэг төрүүлдэг гэдэг нэг үг байдаг шүү дээ.
алюминий чинь 4 кг. За та бүхэн бодоорой. Тэгээд хэдэн өдрийн дараа ихэд бид нар хөвсөлд очих вэ? 2 өдрийн дараа очихорой. 2 өдөр очих юм уу? Газ авах байх. За тэгээд хамгийн гол нь одоо яг хараан орох хүртэл хараа орохоос наахан юу алдарт Ефрат мөрөн гэж байгаа тийм. Энэ ч одоо Месопотамийн газар нутаг байхгүй хараан гэдэг чинь. Дээр үед хэн амьдарч байлаа? Авраам амьдарч ирсэн гэдэг байхгүй. Тэгээд аавынхаа нутг руу буцаад зорж байгаа. Тэгээд Ефрат мөрөн гэдэг чинь манайх одоо Сэлэн мөрөн гэж их гоё том шүү дээ. Өөргөнтэй. Өөргөн Сэлэн гэвэ ингээд ууж таа шүү дээ. Сэлэн мөрөнийг гатлахад бас явм гатлахад бас нэг хэцүү дээ бас. Өвөл мөл гатлаж байгаа эдсэн хүмүүс маш олон байна. Тийм Ефрат мөрөн бол нэлээд том мөрөн байсан. Тэрийг гатлах юм шаардлага болж байна. Та бүхний харуулын зургийг энэ зургийг харж байна уу? Харагдахгүй л шүү дээ. За Бершеба бол энэ байна. Энэ газар дундын тэнгис тийм ээ. Тэгээ энэ болохоор сүнсэн тэнгис Йордан гол гэж уусч байна. Энд Ерөхөө байна. Энд Ерөхөгийн энэ доот бол Бэтлехэм байна. Энэ Бэтлехэм бол энэ Ерөхөгийн Израиль Иерусалим байж байгаа тийм. Бершеба энэ доороос шүү дээ. Өөр доороо. Бараг ичиж одоо ингээд юу гэж шүү дээ. Египт байгаа. Тэгээд Бершебаас мэн дахиж явсан. Энэ чи Ефрат мөрөн байна. Ингээ харам бичиж байгаа. Бодхоос ч бүр амар тий. Яаж энэ чинь зүгээр нэг сайхан цэцэг навчтай тийм газар биш. Цөл давмгаарсан юм газар. Илэн цөл. Тэгээд дээр чинь янз янзын юм цаад өгөхтэй зэрлэг чон нохоо ахаа тий. Яг ахихаа эсрэг бурхны эсрэг гин үлдээд ийм одоо нүглийнхаа хүрдэг стагаа хүртэж байгаа. Тэр айц үзнэ. Хүн гин нүгэл үлдчихээд айц үзнэ автдаг тий. Та бүхэн энийг сайн мэдж байгаа шүү дээ. Яг л та бүхэн бид бүхэн бүгдээрээ л гинтэй шүү дээ тийм үстэй. Гин үлдэж үзэх юм байна. Буруу зүйл хийж үзэх юм байна. Эцэгийнхаа эсрэг бурхны эсрэг гин нүгэл хийж үзэх юм байна. Бүгд хийсэн юм. Яг ийм байл хов хоосон гэдэг юм чи. Бүр ингээд ас ирээдүйн амьдралаа төсөөлж чадахгүй ингээд хов хоосон. За би ингээд цөлж явж байгаа л өгөх юм байж гэсэн ийм бодолтой явж байгаа. Миний та бүгдээр ингээд яг үн зүг сэтгэлээ төсөөлөд үзээ та. Ээж аавыгаа хорц. Ахыгаа хорц. Нийслэл гэр бүл хорц. Тэг хамгийн амжилттай бурхны эсрэг. Бурхан бүх худал яа гэж хэлсэн шүү дээ. Гэтэл тэрийг нь бас яасан юм. Зөвхөн түүний амьдрал ганцаар л хов хоосны одоо нийлбэр байсан. Танд ийм явдал тохиолдож юу? Айдсыг мэдэрч байсан. Зогтхаас өөр те хүн нэг асуудалтайгаа нүүр тулахаас айхаараа зогтхаас өөр зам сонгодог шүү дээ те. Бид нар нүүр тулахаас их айдаг шүү. Тэгээд эцэг ихээ орхиж явж байгаадаа төрсөн нутгаа орхиж байгаадаа төрөл төрөсөд найз охтоо орхиж байгаадаа үнэхээр шаналж ирээдүйн балартаж байгааг яг мэдэрч ирсэн тийм. Тас бүгд төсөөлөлтэй. Тас харахгүй агууруу ямар ч гэрэл шийдэн гарт юу байхгүй гал болохгүйгээр орсоор тэр агуун гүн доошоо юм уу хажууд юм уу ийшээ юм уу мэддэхгүй. Ямар ч зингээ багаар тэгэхээр тийм аимшигтай гүн харгууруу яг мөлгөж орж ирсэн. Тийм. Төсөл нь үл харагдах тэр их шуурган донд ч юм уу тийм. Давхиж орж байгаа төсөл. Би ихээс өмнө цаг тавиад 30 минутын номлол явчих гэж бодсон чинь мартсан шүү дээ. Ороод тавьчих тийм. Окей, гэж бодоод. Нэг 30 минутын дотор номлол. Хитрхи номлож юм болов. Хүмүүс унтаад байна. За хэрвээ хажууд чинь нойр билж байгаа юм байвал нойр түр хамаа гоё зааж гисэн шүү дээ тийм. Сайхан биеийнхээ гарыг барьж байгаа сайн. За. Тэрхүү та бүхэн төсөөлөж байна уу? Яг ямар нөхцөл байдалтай байсан тийм. Төсөөлөж байна. Хараад бас очвол таних мэдэх хүн байгаа болов. Тэг. Би яг аавынхаа сайн хүний нэрийг мянга зарж иднэ гэж аавынхаа ээжийнхаа нэрийг хэлээд нэг яач удаас таныг ах дүүнээс байж магадгүй л гэж бодож явж байгаа шүү дээ. Түүнээс бол амьдралдаа уулзч үзэх хүмүүс хэвгүй. Зарсан чи ингэж Элнойтой эцэг үгд ба иш үзүүлэгч ном дээр ингэж хэлсэн байна. Эзэн Яаковыг тойрон хүрээлэх бузар муу нөлөө болон
ямар бэрхшээлтэй тулахыг бүгдийг мэдж байлаа гэсэн. Тиймээс эзэн нэгүүлсэнгүй хандаж нутгаасаа дөрвсөн Яаковт тэнгэрлэг зорилгыг нь ойлгуулж Яаков цаг үргэлж тэрхүү агуу зорилгоод тэмүүлэх ёстой бөгөөд түүгээр дамжуулан Бурхны зорилго биелээ олох болно гэдгийг мэдж байгаа тул итгэмжтэй байдлыг хадгалах өндөр хариуцлага ухаах ёстой байгаа гэж хэлсэн. Тэгсэндээ ямар ч амьдралын зорилгогүй тэ арсын хараа цонхорсон ийм Яаковт эзэн Бурхан шин унтчихад нь юу үзүүлсэн бэ? Би чамтай хамт байна шүү. Тэ? Би чамтай өөрөө хамт байгаа учраас чи чамайг миний ойчсан газар чи очих хэрэгтэй тийм. Хийх гэсэн зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг зааварчсан учраас нэгсэндээ Бурхан түнд байхгүй байсан тэр зорилгыг өгч амьдралын зорилго. Бид нар Бурхантай уулзах үед амьдрал маань утга учиртай болж эхэлдэг. Зорилготой болж эхэлдэг. Таны амьдралын чинь зорилго юу вэ? Хичээл төгсөөд хурам найр хийгээд сургуулаа төгсөөд тэгээд хүүхдтэй болоод тэгээд конец фильм олдлоо гэж зорж байна уу? Манай ахмадууд маань одоо бид нар хийдгээ хэлсэн. Надад юу ч байхгүй зорилгыг бодож байгаа. Үгүй. Үгүй тий. Үгүй. Боочгүй шүү дээ. Хүн эцсийнхээ амьсгалыг хураатлаа биднэрт зорилго барьсан. Зорилго барьсан. Тэр зорилгыг бодохгүй бүгдээрээс яа. Үзсэн тийм ээ. Эцэг бүгд ба ишүүлсэн орон дээр өмчлөлөө ингэж хийж байгаа. Түүний зүудэнд үзсэн тэр ер бүсийн шатн Христийн Натанаалтай хуваалцаж байсан зүйлтэй адил утга санааг илэрхийлж байваа. Есүс үнээр би танаас хэлье. Тэнгэр нэрдэн Бурхны тэнгэрч нар хүний хүүгийн дээр өгсөх уруудахыг та нар үзэх болно гэж Иохан 1:51 дээр хэлсэн байна тийм. Есүс ачид үйлсээрээ нүглээс үүдэн бий болсон ангарал гэдэг чинь нэг хавцлаа. Ангалыг гэж бичиж байгаа албатай бичсэн шүү. Ангалыг холбоогүйсэн бол гин нүгэл дунсан хүнтэй Бурхны үйлчлэгч тэнгэрчүүд ямар ч харилцаа тогтоож яахгүй чадахгүй байсан гэж хэлж байгаа. Есүс холбоог бол Бурхан хүн хоёрын донд асар том ангал хизээч хүршгүй тийм ангал байх болсон гэж хэлж байна. Харин Есүс бол тэр тэнгэр газрыг холбосон жинхэнэ шатн муу юм аа гэж хэлж байна. Тэр шатаар дамжиж Бурхны тэнгэрч нар яадаг вэ нөө? Бидний залбирал гуйлтыг, бидний хүсэл мөрөөдлийг, бидний зорилгыг яг нь дэш доош зөөдөг байна шүү дээ. Амен. Гайхалтай биш гэж үү? Бурхны үйлчлэгч тэнгэрчүүд ямар ч харилцаа тогтож чадахгүй байсан. Христ сул дорой хүнийг хязгааргүй агуу хүчтэй яадаг гэж байна. Холбодог гэсэн биш тийм. Та нарт яасан бай том тод харагдаад байна. Харж байна. Надад юм жижиг. Бараг ийм мар харагдаад байна. Тийм биш. За ямарчсан түрүү манай хүүхдүүдэд супер павер, супер хүч байсан бол тэгээ ямар хүч авах вэ гэдэг асуусан тийм. Одоо томчуудаас би асуув. Танд супер павер, супер хүч байсан бол ямар хүчийг ашиглах вэ? Шинжих, мэлжих, мөнгө хулгайлах гэнэ. Нэг хараад шууд тоолсон. Нэг хараад шууд нэг copy paste тийм. Нэг хүчээр шууд хараад шууд copy paste. Аа яа. Ямар юу хүч вэ тийм. Түлхаараа энэ чинь ингэж шин агуу хүчтэй холбодог гэж Христ сул дорой хүнийг агуу хүч буюу Бурхантай холбож өгдөг гэж хэлж байна. Супер хүч бол бидэрт байгаа мөртлөө бид нар яаж юм? Бид мэдэхгүй байгаа байхгүй. Бидэрт өөдөггүй, залбирдаггүй, түүнээс асуудаггүй, хайдаггүй зүгээр л хүн ер нь их залхуул амт юм байна л да тийм. Эсвэл нэг бардамж биш. Бурхантай Бурхангүй болчихно. Нэг хүн усанд ингэж юу явжсэн чи тийм. Бурхан аваарай, туслаарай гэх ингээд ойлсон чинь Бурханыг модны хүчээр өгсөн байна тийм. Тэгсэн чинь тэрнээс мөчөөс сургуутаа ёо яг ч өгч шít. Тасаа Бурхантай Бурхангүй болохоор байсан биш тийм. Тэгсэн модны хүчээр басарсан чинь тийм. Бурхан ингээд тоглоом даадаг шít. Хүн сул дорой. Бурхан агуу хүч. Энэ орчны ертөнцийн дээр одоо Супермен, Бэтмен, юу гэдэг Спайдермэнээс ч илүү супер хүчтэй. Бурхан гайхамшигтай. Гэсэн мөртлөөс бид нар тэр супер хүчтэй холбогдох аргыг зарим мэдэхгүй байж байна.
Есүс гэдэг тэр шигтаар өксөж урууж байгаа тэнгэр иш нараа дамжуулж бид нар тэр супер хүчээр яаж холбогдно гэсэн. Сайн гэж хэлсэн шүү дээ. Тэр супер хүч бидэнд байсаар байтал бид нар тэр супер хүчтэй холбогддоггүй гэсэн. За ингээд Эхлэл номын 28:13-аас 17 дээр үздэл эзэн түүний дээр зогсоод би бол эзэн. Түүний дээр гэдэг маань шатны дээр те. Тэнгэр дээр эзэн зогсоод ингэж хэлж Яаков. Би бол эзэн. Чиний эцэг Авраамийн бурхан, Исаакийн бурхан байна. Чиний хэвдэж байгаа газрыг би чамд болон чиний үр удамд өгнө гэж хэлсэн. Амлалт явуулж байгаа дахиад 14 дугаар ишлээс чиний үр удам газрын шороо шиг олон болж баруун, зүүн, хойд, урд зүг тархан дэлхийн бүх үндэст нь чамаас болон чиний үр хүүхдүүдээс яг нь ерөөл бүрдэх болно гэсэн үг. Гайхамшигтай биш үү? Авраамийн, Исаакийн, Яаковын бурхан эзэн түүний үр хүүхдүүдэд ерөөл хайрлах бөгөөд тэр үр хүүхдүүдтэй уулзсан хүн болон яг гэж ерөөгдөв гэсэн. Яг Авраам хэлсэн амлалт нь одоо Яаковд бас орж байна. Бид нар Авраамийн хүүхдүүд тийм ээ. Сүнслэг байдлаар Авраамийн үр. Тэгвэл өнөөдөр бурханд итгэдэг хүн нэг бүр энэ нийгэмдээ гараад тийм өөрийнхөө хийж байгаа газартаа амьдарч байгаа орчиндөө ерөөл болчихдог байна шүү дээ. Та ерөөлөөс рүү гэдэг ерөөсөө мартчихгүй шүү. Амен. Амен. Би чамтай хамт байж хаач явсан яаж юм? Чамайг хамгаална гэж байгаа. Чамайг дагуулж энэ нутг руу буцааж авчирнаа. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг яах вэ гэж байна. Хизээж орхихгүй гэж хэлсэн. Амен. Бурхны ам нэг айлцсан бол тэр нь ингээд Бурхан заа гэж хэлсэн бол заа л гэдэг. Үгүй гэж хэлсэн бол үгүй л гэдэг. Тийм? Магадгүй гэсэн Бурхан байдаг. Бурхан заа гэж хэлдэг. Өнөөдөр бид нар заа гэж хэлж байна. Хүүхдийн сайн сайхны төлөө Бурхан заа гэж хэлчихэ гэж өөрөж байгаа. Бид нар Бурханд итгэх хэрэгтэй байна. Ингээд яг хэцүү бүрхэг гээд ганцаардсан айдсан тийм үед нь Бурхан ирээд түнд яаж зүүдээр нь дамжуулж итгэл найдвар зорилгыг бий болгож гисэн. Өнөөдөр энэ чинь бас яг Яаковтай адилхан яахаа мэдэхгүй юм хан мөрөгцсөн те урагшаа дээшээ тэнгэр бол доошоо газархгүй ийм хүн байх юм бол танд би зөвлөмөр юм. Есүс гэдэг шат байна. Тэр Есүс гэдэг шатаар дамжаад бид нар эцэгт очих юм бол эцэг бид нарт итгэл найдвар арц гаргалгаа ивэл хөрөлийг бүрэн болгож өгнө гэж хэлсэн. Амен. Тэр юм тэнцүү гэдэг зэрэг. Тэнцүү. Яг зүуднээс сэрээд үнэхээр эзэн үнэхээр энд байна. Би мэдсэнгүй гэвэ. Тэрээр айгаад энэ яасан сүрдмээр газар вэ? Гой те. Бид ингээд нэг уулын орой мөрөд гарах нэг өө ирэхгүй сүрддэг штэ. Гэрнэ шавс босч босоо те. Тэгэл үсмэс хоош хийсэй. Тэнгуут ингээд байгалийн чимээ тэр дуу хоолойг сонсохдоо бид нар үнэхээр сүрдэж биширдэг. Тэгээ монголчууд тийм ч бас магадгүй энэ уул усан савдаг байна гэж одоо биширснээсээ биширсээр ирсэн байна. Гэтэл яг үүндээ тэр Бурхны оршихуй байна. Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурхны юу гэж өргөө. Өргөө гэхээр бид нар нэг гэр мэрч юм уус байшин байдлах сав төсөөлөгдөг штеп. Гэтэл энэ дээр зүүнэг хоосон талыг юу гэж байна? Бурхны өргөө гэж хэлж байна. Тэгээд Тэнгэрийн хаалга байна. Энэ бол Тэнгэрийн хаалга. Та нарыг хятад руу очих бол Тэнгэрийн хаалга гэдэг нэртэй ямар үйлчлэл гэж үлээ? Энэ нэг том хад байдаг те. Дээшээ өгсөн хэдэн мянган шаттай ч гэлээ. Бид нар очсон байна. Очсон байна. Тэнгэрийн хаалга. Гүг. Шандон ямар ч үйлчлэл Facebook-ээр та хараад Тэнгэрийн хаалга. Гэтэл энэ чинь яг юу гэсэн бэ? Энэ бол Тэнгэр газрыг холбодог ийм газар юм байна гэж хэлсэн байна. За энийг бүгдээрээ сайн ойрхонтой тогтооч хийзээ. Тэгээ цаашаа өвчлөлөө ингэж хэлсэн. Тэгээд яг өглөө эрт босож дэрсэн чулуугаа авч баган болгон босоод дээр нь тос хасхан бас тостой явж ирсэн байна шүү дээ. Тэр газараа юу гэж хэлсэн бэ? Бэтэл гэж хэлсэн байна. Тэр хот нууг нь Лууц гэдэг нэртэй хот байсан.
газар байсан. Гэтэл тэр цагаас эхлээд Бетел гэдэг нэртэй. Бетел гэдэг үг нь юу гэсэн үг юм? Бетел гэдэг нь юу гэнэ? Би намлын сэдвийг Бетел рүү явуулцгаа гэж нэрсэн шүү дээ. Бетел гэж юу гэсэн үг юм? Би 4 сая уншчихсан байна. Энэ бол арцаагүй Бурхны өргөө. Бетел гэдэг нь юу гэсэн үг вэ? Амен. Энэ Бурхны өргөө мөн үү? Энэ газар Бурхны өргөө мөн үү? Амен. Та Бурхны өргөөд ирсэн биз дээ. Тэгвэл энэ газар тэнгэр ба газрыг холбох газар мөн байна уу? Бурхантай уулзах газар мөн байна уу? Түүнээс ёроолыг авдаг газар мөн байна уу? Бид нар зүгээр нэг барилгатай ирэх байх байх тус. Бид нар зүгээр нэг чул Монголын адилтс чуулганы 5 давхад ирээгүй. Энэ бол тэнгэр ба газрыг холбодог Бурхны өргөө юм аа. Амен. Тэгэхээр Бурхны өргөөнд бүгдээр ирсэн байгаа учраас хүндэтгэлтэй. Уулын тэр газар нь юу байсан бэ гэхээр ууц гэдэг газар байсан. Уул энэ газар зүгээр нэг эртээр нэг саун бид манай чуулган авахаас юм саун байлуу юу хотелч билүү ийм газар байсан байхгүй. Гэтэл тэр газар солигдоод ууц гэдэг эртээр газар солигдоод Бетел буюу Бурхны өргөө болж байгаа юм. Амен. Тэгэхээр энэ газар та Есүстэй уулзч болно. Та Есүсээр дамжуулж Бурхныг олж харж болно. Ийм сайхан газар байна шүү. За би надад хэдэн минут болсон. Би гэрээ 17 минут болсон байна. Энэ хооронд би маш их слайд байгаа гэсэн юм шиг тийм. Ингээд гүнээ талхсан ёо эцэг үг ба ишиг зүгч ном дээр үргэлжлэн хэлсэн байна. Гүнээ талхсан Яков Бурхны оршихуй түүнтэй хамт байх бол гэсэн амлалтыг давтан хэлэхдээ ингэж хэлсэн байна. Яков тангарагч энэ бол бүр тангарагч юм. Хэрв би Бурхан надтай хамт байж миний явж буй энэ замд намайг хамгаалж бас надад идэх хоол өмсөх хурц өгч намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал эзэн миний Бурхан болж баган болгон боссон энэ чулуун минь Бурхны өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн 11-ийг би заавал танд өргөнө. Амен. Амен. Энэ ишлэл маш ойрхон сонсогч, батлан сонсогч байна. Ямар гоё юм бэ те? Ямар ишлэл? Малах 3:10. Бүгдээ хамтаа уншия. 3:10. Миний бүхий 11-ийг агуулгад авчиг. Би таны төлөө тэнгэрийн цонхыг нээж, би таны төлөө ивэлийг хайлт асрах эсийн цагаар намайг үгэж тавьж, түн зэргийн эзэн айлч байна. Амен. Яг нэг амлсан зүйл бол Бурханд би 11-ийг өргөнө гэсэн юм аа. Манай ахмадууд хэдэн дөрмийн тэтгэр авч байна. Манай залуучууд хэдэн дөрмийн цалин авч байна. Дандаа бид нар 11 гот 11 гэж 10,000 юм шүү. За би тогтмол 10,000 өргөнө гэдэг ийм хүмүүс байгаа тийм. Олсон бүх орлогынхоо 11-ийг буюу та 500,000 төгрөгийг тэтгэр авдаг бол 50,000 төгрөгийг Бурханых гэж өгөх нь. Энэ бол Бурханы мөнгө гэхгүй. Амен. Амен. Та 5 сая төгрөг цалин болгож авдаг бол 500,000 төгрөг нь эзнийх юм байна. Хэрвээ энэ мөнгийг Бурханы 11-ийг өгөхгүй бол Малах номын 3:8-9-ийг уншаа. Та Бурханыг löөрүүлж гэсэн. Бурханаас улгаалж гэсэн. Бурханд өргөх ёстойг яах вэ? Бурханд өгөх ёстой. Тэгэхгүй бол та Бурханаас улгаалдаг яг л хуучны Яков шиг болно гэсэн. Бодолч, улгаач, löөрч ийм Яков байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр магадгүй бидэрт дахиад нэг боломж олж байгаа гэсэн. Та өнөөдрөөс эхэлж өнөөдөр манай савлагч маань хэллээ. Би шийдвэр гаргаж байна. Бурханд 11-ийг яа гэсэн? Өргөнө гэдэг юм шийдвэр гаргаж байна. Амен. За тэгээд энэ хальуу би Кимэн шиг ахаас гойсон байгаа. Та нэг номлол явж өгөөч. 29 шаббат дээр манай энэ шиг ах маань номлол. Тэр үед илүү дэлгэрэнгүйгээр хандив үргэлийн талаар бас номлож өгөөч гэсэн тусгаал өгсөж байна. Тийм. За тэгээд бас нэг зарлал явагдахад 4 сарын 4-өөс 6-ны хооронд пастор ахлагч нарын гэр бүлийн сургалтын суулт болох юм. Үргэлжлүүлээд
Ярмын үйлчлэгийг суралт явагдах юм байна. Пастор заавал суун. Тэгээд сүмийн санхүүч, сүмийн сайн дурын ахлагч болов сайн дураараа сууж болно гэж. Сүмийн пастор санхүүч хоёрод бол яс суух юм байна. Ийм сургалт. Тэгэхээр баг тэр хоног ч ингээ пастор байхгүй шүү. Ийм болчиход байна. Тэгээд суух болно гэсэн. Тэгэхээр энэ зүйл ямар чухал? Яагаад Яаков энэ амлалтыг амлсан болоо гэдэг энэ бол маш чухал гэдэг бас бүгдээ өөрчлөлийг өөрийгөө сэтгэжтэй дараа бүгдээ асуулцгаая. Надад баг цаг баг байна. Наач үрж байгаа юм байна. Амтэр нэг 3 удаа гарч 3 1 Айс. Энэ сэргээл хэлчихсэн. За Эхлэл номын 35-ын 1-ээс 4 дээр ингэж хэлсэн байна. Бурхан Яаков хандаж чи босоод Бэтэл рүү яваа гэсэн тийм төлхөр шиг. За энэ хугацаанд юу болсон гэж Бэтэлээс Харан хүртэл явахдаа мань хүмүүс ямар сайн амжилттай болсон байна. Тэгээ худалдаж өссөн чинь хүмүүс хоноо өсөж исэн. Тэгсэн чинь нэг аюул хөөрхөн үзэлтэй бүсгүй хурж ирээд хоноо өссөн. Тэр худалдаас ус татаж ирсэн. Мань хүн жоохон талтай байсан юм шиг байна. Тэгээ ус татаж ирсэн. Чи хэн бэ гэсэн чинь би Нахорын охин Рахел байна гэж. Тэгвэл жан басч байгаа. Би чиний үйл авах штэ. Аюулсан тэр тухайн үед үйл тас болж болдог байсан. Тэгээд дахиад очсон. Тэгээд боо юм. Тэгээд Яаков аавыгээ, ахыгээ Бурхныг хуурсныхаа үр дүнг тэд гэр бүл дээр болол идэхтэй. Хүн юу тарина? Түүнийг хураана гэсэн. Тэгээд мань хүн болол нар захтаа хуурдагддаг. За чи 7 жил миний охинтой суух юм бол чи 7 жил над хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэмэлгүй яах вэ? Залуу насныхаа аг омгоорстой сайн өсгөө ихнэрээ болох юм дуртай яах вэ? Яг 7 жил хөдөлмөрлөл за ашгүй дээ. Охиноо гэл гэсэн чинь за хийдэг сайхан хурмаа хийгээл. Хурмаа хийгээл шин нэг гэрт ордог. Тэгсэн чинь Рахел биш Лиа буюу түүний ихч болж таарсан. Нөгөө тухайн үеийн гэвлүүртэй байсан учраас байдаг эмэгтэйчүүд их хөвчлээ. Тийм учраас таниагүй байсан байж таарч. Ингээд хуурдагдсан гэж байгаа юм. Тэгээд маргааш нь уурлж байгаа. Наас та яаж юм бэ? Намайг яаж хуурч чадчихна? Нөгөө өөрөө хуурдсан юм шигтэй. Яг яаж хуурсныг бид мэдэн штэ тэгээд үг юм. Тэгээд та надад яаж чадчихна? Тэгээд хонглож байгаа юм. Заримдаа бид нар бас тэгдэгтэй. Өөрсдөө их тийдгүй юм шиг бүртгэнгөөс хүмүүстэй чи яаж надад ингэж чадчихна? Яаж ингэж муухай амт чадчихна? Би арайч чамайг гэж бодсон юм байна гэдэг. Өөрөө гэсэн чинь юу вэ? Цаана ингээд ийм хүн байна. Яг хөдөө бодлог хүн гэдэг шиг чөөмөлөг хүн. Тэгээд тэгвэл чи энэ манай ёсонд нэг юм ёсод юм аа. Их ч одоо хадамд гараагүй болвол дүүн хадамд гарах ардгүй маа. Чи одоо дүүгийн авахын тулд дахиад надад 7 жил. Ингээд нийтдээ 14 жил мань миний хоныг хариулж байгаа. Гэхдээ мань хүн хайгуус сэргэлээ. Тэр онд өөрөө хөвгттэй болчихж байгаа шүү дээ. 14 жилийн дараа мань хүн явах гэсэн чинь майжээ чи болоогүй. Дахиад 6 жил буюу нийтдээ 20 жилийг мань хүний хоныг хариулж байгаа. Нэгсэндээ юу тарин түүнийг хураасан гэдэг маань болохоор хууртагч явсараа амьдралынхаа 20 жилийг хин нэгийг зарц болгож ингэж явсан. За надаа одоо 10 минут хийсэн. 10 минут хийсэн байна. Санаа зовхгүй юу? Тэгээд та хэмээн түүний оронд байсан бол яах вэ? Зовтох байсан. Зовтох байсан. Яагаад гэвэл Яаков ч гэсэн зовтдаг. Тэр ч зовцаад ирсэн. Одоо энэ үеийн харин дахиад зовтож байгаа. Энэ хугацаанд Яаков бас айгүйх тийм эд агууртай хонтой болж байгаа. Ямар арга хэлсэн бэ? Бас их сайтай. Хон хариулж байгаа. За хондан цагаан хон нь таныхаа. Би жоохын доглон дээр толг болтойг би авчи. Яг тэгэхээр тухайн үеийн ёс заншлаар хондан цагаан хон бол цэвэр ариуныг билэгддэг гэсэн байна. Жохон толготой очихоор энгийн нүглийн толг гэж үзээд ингээд тод байсан байна. Нөгөө тэгсэн чинь тийм толготой хуц тавьчих жоох. Нэг үгүй. Тэнгүүч бүх хонд нь яг хон зэрэг толготой болгоно хормоод. Тэгэл нэг үсэ чинь Яаковын эд хөрөнгө нь бүрдээ асах болоод
Нөгөө нь давхарын эд хөрөнгө болохоор яасан. Би хэвдээ байна гэсэн баг. Тэнгүүд нэг зарцнаар нь эзэнтэй хуулж байгаа шүү дээ. Энэ яг таны хулигтаад шүү дээ. Хуураад шүү дээ. Та баг ингэчүүлдэ бүх юм таны хулчих юм шүү. Ингээд хатаж хэлж байгаа. Тийм хатдаг хүмүүс байдаг те муухай. Манаас тийм битээ байгаасаа гэж хэлж байна. Тэнгүүтээ яг тэр санааг нь атгах санааг нь мэдээд эхнэр хүүхдүүдээ аваад зугтахаар болчих. За ингээд зугтаад бурхан яасан бэ гэхээр чи нутгаруугаа буцаа гэж хэлж. Ингээд зугтаа дахиад энэ талаас зугцсан те Бершебагаас зугтаад давхарлуу юу гэж давхар билээ. Хараа юу баахан гадаад нэр хэлсэн юм байна. Харaan руу зугтаад хараанаас дахиад юу руу зугч байна. Бершебаа руу зугтаж байгаа. За ингээд хамгийн том атгагч байгаа дайсан болох Исав ахтайгаа уулзах нүүр тул ийм одоо мань шийдсэн байна. За би асуултаа нүүр тул яах би гимэд буруу хөлөөлшөрэй хүртэхстаа шийдэхээ хүртье гэж хэлсэн байна. Бурхан өөрийнх нь гимэд буруу хүлээсэн хүнийг яадаг вэ? Өөрөмжлөж өршөөж уучлаа. За ингээд мэдээж зайлах бас л аймаг залтай хүн байна л да. Тэгээ зайл гаргаад урдтал нь ингээд баахан сэтгэлийн тайшруулсан донд тултай хид хідэн малын ингээд явуулчих тийм. Энэ хиний мал урыг бол таны зарц ийсэн Яаковын одоо тийм Исав эзэндээ өргөхөөр өгсөн ийм одоо юм багамаа зайлтай. Тэгээд яг нутганд өгөхөд ирсэн. Мань хүн гэр бүл аваад хүмүүсээ төрүүлж уучаад олон хэрэгтэй мань хүн ганцаараа шинжэнгөө залбирч байгаа. Залбирч итэл нэг хүн гид хараад санаж. Тэсээ мань хүнтэй барилдаад гисэн. Солонгос нэг очоод анх очичоод бидэрсэн айгууд барилд залууч харахад барилчмаа санагдаад байхгүй. Залууч нэгэнтэй тийм масуулбай гэдэг. Монголч их масуулбах болтой тийм. Тэгээд солонгос залуучдыг зүг зүгээр ингээд аюу ингээд гингөө зогсож залуучдаг гэж хөөка бариад авах ноцтыг нөгөө шок. Яах вэ? Яаш нэг бүхий талаар ойлголт авах шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг хүн гарч ирэл яг очих зүгтөр өсөлтөөр хэлж байгаа. Тэр шүнжигээр өсөлтөө. Шинжингээр өсөлтөө. Эсвэл ч за одоо болий гэж нөө хүн Библиэр болохоор нөө хүн яг дийлхүүгээ мэдэнгүүтээ түүний юу ийм юу түнхрүү зогсож байгаа юм. Эсвэл хуг нэ мот. Тэгээд яг би давхлах гэсэн юм дээр та намайг ерөөхөөс нааш би таныг авахгүй гэл. Тэгсэн чинь за окей би чамайг ерөөё. Ерөөсөн. Чамайг өнөөдрөөс эхлээд Яаков буюу хуурман биелэгч гэдэг утгаас нэрээс чөлөөлөд өнөөдрөөс эхлээд чамайг Израиль гэж дуудах болно гэж хэлсэн. Чи энэ утгыг нэрийнх нь утга нь чи хүнтэй болоод бурхантай тэмцэлсэн чи ялжээ гэдэг юм утга байна. Чи таны дээр хийбэ гэсэн чинь чи намайг нэхгүй гэж юу? Тэ авчиж байгаа. Тэнгүүт хайрхаа тий би сая бурхантай барилжсан биш гэдэг ухаарч байгаа. Замраа сосноо хүмүүсийн нүдэн жаахан гээл хүнтэй завхан хүндрэлх шиг тий 3 даалгавч шиг 3 и зэрэгсэн. Жаацмагчтэй. Ингээд байгуулгын за одоо тавхан байна. За миний мод ярих юм их өгчтэй гэсэн үг. За ингээд Исавтай уулзсан. Хоорондоо үйлдэл 20 жилийн дараа уулзчих шүү дээ. Тэгээд амар айцтай ингээд очсон чинь ахын тэ өнөөдөр чи ерөөгцсөн учраас хэн ч чамд гар хөрөхгүй гэдэг учраас Исав яг тэрний дагуу уул 400 зэрэгтэй хэлж байгаа юм. Уухаа гэж дарагдсан чинь замдаа энэ хүн минийх юм уу? Энэ минийх юм. Тэгээ явсаар сэтгэл аягүй зөвлөсөн. Гоо миний дүү гэдэг. Дүү гарсан чи хөөх явдаг доотлоо ирж байгаа. Иш тэг 20 жил нэг гадаа хаж хүнд хөрсөн юм чинь ямар л байдаг вэ юм шүү дээ тий. Дийл мэл нэг ургацдаг өөр юм баян хүн ч гэсэн гэж байгаа. Нэг хоороо юм шиг чилбэр билбэр байсан.
Тэгээд очиж байгаа байхгүй. Тэгэл тэнгуй хараад шууд нөгөө өмнөх өсөө хонцсон бацгаа бүгд мартагдаад үйлэл би дүүгээ тэрэл авч байгаа. Миний гэлээ. Тэгээд жижиг бөөн үйл байлаа. Тэгэл би авахгүй гэж байгаа гэх. Яг тэр хав уншаар заяа зүгээр. Аюу сонирхолтой төв. За ингэж явж байгаа бурхан юу яаж байгаа. За яг 35 дугаар ишлээс ингэж хэлж байгаа. Бурхан Яаков хандж чи босоод Бетел рүү яваа. Тэнд цурш. Тэгээд Исав ахасаа нүү бурал зүгтж байсан. Тэр үед чамд үзсэн бурхан зориулсан тэндээ дахин ширээ босох гэвэ. Яаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстэй хандаж аюу олон зарцтай учраас та нар өөрсдөө байгаа харин бурхтай хаж бийсээ хариулсан хуцаа хэлцээ. Юу гэсэн үг гэхээр Рахел аавынхаа шүтэнийг хулгайлцсан байдаг те санаж байна. Тэ шүтэнийг. Яг бол энийг бас гэр бүлийнхаа шүтүүлнэгээд аваад ирсэн. Тэр шүтэн ямар шимбэртэй байсныг мэдгүй. Мадуу Месопотамийн тэм алтан бурхан байж болох юм. Тэгээд тэрийг хадгалаатай нууцаар ингээд Яакоос буруу харж тэ нөгөөх шүтчихэд яг дээр сайхан тэ ингэ явж яддаг гэсэн. Тэгээд Яаков харин хэлсэн байна. Бурхан Яаковт хэлсэн байна тэ. Бетел рүү очив. Бурханы өргөөр очив. Өөрт байгаа бүх худал хуурмаг шүтэнээ яагсан байна. Хаяа гэсэн. Тэгээд бисээ хариуцаад хувцас солилцоо. Гэж хэлсэн юм тийм. Бүгдээрээ явсаж Бетел рүү явцгаая. Миний зовлон дотор надад хариу өгч хааж явсан надтай хамт байсан бурхан зориулж дахин ширээг би энд тэнд босгоно гэж хэлв. Тэд артаа байсан хамаг харийн бурхад чихэндээ байсан энгүүлээ Яаковт гэжээ. Яаков тэдгээрийн Шихемийн оролцох царс модны дор булсан гэж. Бурхны өргөөрөө явахдаа бид нар ямар байдалтай явна гэж юм. Өөрсдийнхөө дотор байгаа бүх харийн бурхад бүх шүтэнүүдээ таягдан хаяад гоо сайхны зүүн гэж юм уу? Зүүхгүй. Үгүй гэж юм. Бүгдийг тайлж аваад энэ хайчин хааны бөө мэд хайж болно. Тэгээд даруй зүрстэйгээр бисээ ариусгаад яасан бэ? Хувцас солих гэж. Өнөөдөр би ингээ гараад ирсэн чинь манай жаргалын ээж, жаргал баяр. Манай жижигхэн жаргал. Жижиг жаргал. Тэгээд харснаа. Тайм костюм би чиг бүгд л үсгэсэн байсан юм уу? Яагаад гоёх хэвчтэй ингээд гайхаад асуужсэн. Тийштэй гоёх хэвчтэй гэсэн. Бид нар чинь орчлон ертөнцийг бүтээсэн бурхан дээр ирж байгаа юм. Хамгийн гоё хүч авсан. Нүүр гараа байгаа. Бисээ зүрх сэтгэлээ ариусгаад Бетел рүү орж ирж байгаа. Шамалтар бид бүхэн бүгдээрээ догддог те. За сүмрүү юм. Хамгийн гоё хүчийг за би чи өчтөр яалаа бэлдсэн билүү. Юу вэ яалаа гэж. Бид нар гоё хүч. Хаашаа ширчээ те. Энийг ирдүүл зүрх сэтгэлээ ариусгаад өөрийнхөө шүтэнүүдийг хайж байгаа. Бид нарт яг юм алтан шүтэнүүдтэй бид нар ядуу юм чинь тийм ядууч юм уу? Ахмад байхгүй шүү дээ. Гэхдээ бидний шүтэн орж юу болоод байгаа вэ? Гар утас. Эсвэл би эго. Энэ эго гэдэг грек үг. Эго эми гэж. Би өөрийгөө шүтсэн. Энэ бүх шүтлгүүдээ хоош хаяад Бурхны өргөнд цэвэр ариун зүрх сэтгэлтэйгээр яах нь вэ? Түүний диваачингийн шаттай холбогдсон энэ өргөөрөө бид нар ирэх ёстой байна гэдгийг уриалсан байна. Амен. Амен. Гэсэн шиг. Эзэн түүнийг урд зүг рүү буюу Бетел рүү явуулж байна. Бетелийн өвөг эзэн Яаковын хувьд энэ газар нь түн зөвхөн тэнгэр ирчүүдийг зүүдэлсэн хийгээд Бурхны нэгөөслийн амлалтуудыг сануулгаас гадна эзнийг өөрийн Бурхнаа болгон хэмээн өргөсөн тангарыг сэргээжээ. Тэр энэ ариун газар руу явахаас өмнө гэр бүлийн дотор шуурсан бузар шүтэнүүдээс чөлөөлөх шаардлагатай байна. Эзэн Бурхантай бүгдээр уулзцай. Бетел рүү явцгаая хтүсэ. Амен. Пасрын сургаалыг би сонсоо. Эхлээд номонд бидний Бурхан яаж бичсэн яг тэр чигээр байна. Мөнгөч вэ? Гин санаа это. Апра
Эзэн бурхан тань амласнаа биелүүлдэг байхад бид туслаач. Учир нь таны үг итгэмжтэй. Бидний амьдралыг өөрчлөөч. Бид бүхэн цоошин хүсэл мөрөөдөл, цоошин зориг, цоошин алсын хараагаар өргөжлөлт амьдрахад та бидний ирч хүч цог цоггүй мань байгаа ч гэж ойлгож байна. Ах トゥ усын мань өрөөж өгч, өвчтөнийг идгээж шаналсан зүрхсэтгэлтэй нэгнийг тайвшруулж өгөөч эзэн минь. Мөн хэрэгцээтэй хэн нэгэн байгаа бол Тэнгэрийнхээ цонхыг нээж та ивэлийг хальтал асгаж өгөөч эзэн минь. Танд талархын эзэн минь баярлалаа. Есүсийн нэрээр баярлалаа. Амен. Өдрөмд халтараа болцгоо.
It's